За. За сайн байцгаана уу? Энэ Сайн уу? өдрийн Юу төргөө. байна? За өнөөдөр би Taking Charge of Your Fertility буюу нөхөн өрчхүүгээ өдрөдий гэдэг ийм нэг алдартай номны тухай хөдөлсгчүүдэд ярьж өгөхөр шийдсэн. Энэ номыг би нэлийн олон жилийн өмнө анх уншижсэн. Тэгээд одоо анх яаж энэ номыг мэдсэн бэ гэхээр би нөгөө эхний том хүүхдэд төрүүлэх гээд ингээд төрөх гэж байгаа салиа гэдэг зүйлийг хайхгүй юу? Google-с. Тэгээд ингээд cervical mucus гэд гарч ирэнгүүт энэ салиа гэдэг зүйл чинь яг нөгөө төрхийн өмнөх салианаас гадна аюу олон утгатай байдаг. Тэгээд энээс хамаарад ер нь гадны энэ хүүхнүүд cervical mucus-аараа яг өндгийн эс чинь хизээ боловсрч чинь хизээ жирэмслэх боломжтой байна гэдгээ маш их мэддэг. Тийм мэдээлэлтэй юм байлээ. Би нөгөө бас хажуугаар нөгөө Америк ээжнэрийн юм нөгөө групп байдаг гэсэн баггүй юу? Одоо нөгөө онлайн ээжүүдийн групп байдаг шүү дээ, тий. Тэн донд ингээд байж хахад би ингээд биеийн температураа хэмжээд одоо ингээд cervical mucus-аа үзсэнгүүт одоо дахиад жирэмслэмээр байна энэ төр гэж ярьсан ээжүүд маш их байдаг байхгүй тий. Тэнд нь хариулж байгаа хүмүүс ч гэсэн энэ тухай мэдээлэл маш өндөртэй. Гэтэл би ерөөсөө энэ тухай ерөөсөө мэддэггүй байсан болохоор амар гайхаад судалж ирсэн чинь ерөөсөө энэ биеийн одоо нөгөө нэг өтрээний шингэнээр жирэмсэн болох өндгийн эсээ хизээ босорч байгаа мэдэх энэ аргыг айл одоо 20 жилийн өмнө Tony Wesher гэдэг энэ хүн бүр ном бичээд гаргацсан. Бүр номтой энэ ном нь тийм бүр номтой. Энэ ном болохоор 95 онд анх удаа хэвлэгдээд тэрнээс хойш болохоор 3 удаа шинжилсэн хэвлэлтэнд орж ирсэн баггүй юу? Хөөх бүр 95 онд чинь бүр дээр үес бичигдсэн байж шүү дээ. Тий, бүр ингээ 20 жилийн түүхтэй юм ном баггүй. Тэгээд энийг дэлхийд бол 1 сая ширхэг одоо нөгөө хэвлэгдсэн маш олон хэл дээр хэдэн зуун хэл дээр ч үлээ орчуулагдсан гэдэг ийм айгүй алдартай ном байсан юм байлээ. Би тэгэд энийг бүр хизээ сүлд олж мэдчихэд надад эмэгтэйчүүдэд ер нь амар хэрэгтэй юм байна. Би одоо энийг ерөөсөө мэдтгүй байсан юм байна. Яаж ингээ эмэгтэйчүүд төрөх вэ гэдэг энэ номны орчуулгын эрхийг авсан чинь чадаагүй. Тэгээ энэ тухайд гэхдээ ер нь бол охтуудаа бүсгүүчүүдтэй яг ярьж өгөх айгүй сонирхолтой байсан учраас өнөөдрийнхөө энэ дугаараар энэ номыг томилоод ярий. Сэдв нь амжуул нэг ингээд юугаар ярий, видеогоор ярий, амжуулахааргүй байвал 2 хэсэг хуваагаа ярьчээ. Бүр монголоор бол орчуулагдаагүй хэрнээ бусад улс орных дээр бол айгүй их орчуулагдсан ном юм байна те. Би ч гэсэн одоо л ер нь энэ тухай сонсож байна. Тэгээд энэ нь бол энэ бид нар ингээд эмэгтэйчүүдийн одоо өвтрэнээс гардаг шингэний тухай айгу буруу ойлголттой явдаг байснаа би яг энэ номыг уншсны дараа мэдсэн байхгүй юу? Яагаад вэ гэхээр ерөөсөө ингээд нэг жоохон цагаан юм гараад эхлэнгүүт нь би л өмнө нь одоо бүр залуу багтаа ч юм уу энэ номыг уншихаас өмнө нэг жоохон цагаан юм гараад эхлэнгүүт яана би одоо мөөгөнцрийн хатар авах гэж байгаа юм биш байгаа гэл ингээл айгу санаа зовоод хэлдэг байсан байхгүй би одоо өөрийнхөө нөгөө эрүүл мэндэд анхаардаг хүн учраас жоохон л ингээл жоохон цагаан юм дотор хувцсан дээр ингээд гисэнцэн ч юм уу гарцсан байх юм бол айгу санаа зовоод үзүүлэх хэрэгтэй болов гэл заримдаа жоох их гарч байгаа юм шиг санагдахаар үзүүлчихсэн ч надад тохиол байгаа байхгүй юу чи ер нь тэгжсэн үү? Тий, ерөнхийдөө тэгэл эмчнэр ч гэсэн мөөгөн зэртгэхгүй дээж магадгүй дархлаа мархлаа ч онс эсвэл юм чи ирэх гээд дээж магадгүй л тэгээ шууд бараг лаама бичил өгчдөг шүү дээ. Тэгээд лаа хийгээд яг тийм жоохон цагаан юм гарч явах үед нь лаа хийжсэн тохиол надад зөндөө байгаа байхгүй. Тэнгүүд ямар ч тийм шаардлагагүй үед хийжсэн би сүүлд нь мэдсэн ерөөсөө эрүүл мэндийн яг юм мэдлэггүй байсан учраас гэх юм уу. Яагаад тэгэхээр мөөгөнцрийн цагаан юм болоод одоо энэ зүгээр эмэгтэй хүний өвтрээний шингэн өөрчлөгдөх энэ процессын цагаан юм хоёр маш тэнгэр газар шиг ялгаатай. Тэгэд энийг болоод бүр за жирэмслэхийг хүсэж байгаа хүүхнүүд, аль эсвэл жирэмслээс хамгаалахыг хүсэж байгаа охтууд ер нь бол эмэгтэй хүн болгон энэ номыг мэддэг байх хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр энэ нэг эмэгтэйчүүдийнхаа өөрийнхөө нөхөн үржихэн буюу одоо хизээ өндгийн эс ялгах уу гэдгээ мэдэх 3 аргыг энэ номон дээр тайлбарлаж байгаа. Тэр 3 аргыг мэдсэн байхад за ялангуяа нэгийг нь бол ингээ өдөр тутамдаа бид нар мэдэх боломжтой байхгүй. Тэрийг мэдчихэж байгаа тохиолдолд бид нар нэгдүгээр өвчин авах юм бол хамгийн түрүүнд өөрийгөө шилж барах чадна гэсэн үг. Одоо бүр айгүй хүндрүүлэхгүйгээр те миний энэ
бүтээнээс гарч байгаа шингэн ингэж өөрчлөгдөж байгаа хэвийн хэмжээнд ийм байдаг. Энэ нэг л биш байна гэж үзвэл шууд бүр хүндрээд одоо эргэтэн тогтносоод ч ингээд орохоос өмнө очоод эмчтэр очоод үзүүлээ шинжилгээ өгөөд эмчлүүлэх боломжтой. Хоёрдугаарт болохоор жирэмслэг гэж хүсэж байгаа эмэгтэйчүүд бол яг хизээ өндгийн эс боловсроод байгаагаа ойлгохгүй, аль эсвэл ер нь би өндгийн эсээ хагаалж чадахгүй ингээд битээ маа гэдгийг бас сайн одоо оншилж чадахгүй байна шүү дээ тийм. Тэрийг хамгийн ихний ээлжинд ерөөсөө өөрөө гэртээ ингэж мэдэх боломж бол яг энэ одоо гурван зүйлээр мэдчих байгаа байхгүй юу? За тэгээ яг ямар гурван зүйл байдаг вэ гэдгийг эхлээд юу ячээ нэг зөв товчхон хэлчихье. Эмэгтэй хүн ер нь бол өндгийн эсээ боловсрж байгаа. Нэгдүгээрт болохоор өктрээс гарч байгаа шингэнээ ялгаатай байдлаас нь мэдэж болно. Хоёрдугаарт биеийн дулаанаар гуравдугаарт нь болохоор юуны өктрийнхаа байрлалаар ингээ гараа оруулж байгаад мэдэх ийм гурван боломж бол байдаг. За энийг хэдүүлээ дэлгэрүүлээд яриа. Тэрнээс өмнө ер нь сарын тэмдэг гэдэг чинь яг ямар юм бэ гэдгийг жоохон товч тайлбарлчих. Яа тэгэхээр энийг ойлгоно гэдэг чинь ерөөсөө л эмэгтэй хүний сарын тэмдэг яаж ирдэг бид нар ерөөсөө нэг сайн нарийн мэддэггүй шүү дээ. Ингээ сард ингээл болонгууд жоохон хөхөндөрүүлж जैन те гэцийгээл дүрж जैन ууртай болж जैन ингээл сарын тэмдэг ирчдэг ингээ 30 хоногийн мөчлөлттэй насан турштай юм явж байна. Тэр дотор миний биеийн дотор юу болж байгааг ингээд мэддэггүй шүү дээ ихэнх хүн. Чи ер нь бол мэддэггүй. Эмчтэй очоод одоо жирэмсний асуудалтай эсвэл жирэмсэж чадахгүй байгаа асуудалтай болгоод эмчтэр очихоор энэ тухай нарийн мэдээлэл авдаг болохоос жирийн эмэгтэйчүүд яг энийг сайн мэддэггүй юм шиг санагддаг. Тэр нь яагаад сарын тэмдэг ирдэг? Яг тэрэнд ямар гормонууд нөлөөлдгийг мэдэж байна уу? Ер нь бол хайлт хуульт мэднэ. Би чинь бас төржсэн болохоор эмэгтэйчүүдийн эмчтэй бас жоохон ойр байдаг болохоор тэр талаар бол гайгүй мэдээлэлтэй гэж боддог. Гэхдээ яг энэ өтрийний шингэний тухай одоо тэрнээс болж жирэмслэх тухай бол би одоо л сонсож байна. Тэрнээс яг биений юм яагаад ирдгийг, савны хан зузаардаг, мазаардаг гэл ингээд яг нарийн юмнуудын бас жоохон мэднэ. За одоо дараагийн слайдаар харагданаа. Ерөөсөө сарын тэмдэг болохоор 4 гормоноос ингээд бүрдэж сарын тэмдэг ирдэг. Сарын тэмдэг болоод өндгийн эс ялгаруулахад хүний биед айгүй чухал 4 гормон байдаг байхгүй юу? Тэгэхээр сарын тэмдгийн одоо хамгийн ихний зураг болохоор юу харагдаж байна? Тэгээ өндгийн эс боловсрож байгаа процесс харагдаж байхгүй эхлээд жижигхэн байжгаад томроод задраад тэгээд арталтан шар бие эс гэдэг нэг үсчихэж байна тийм. За энэ бол өндгийн эс амжилттайгаар хагарсан гэсэн үг байхгүй юу? За хоёрдугаар гормон нь болохоор FSH буюу follicle-stimulating даавар гэж байдаг. Энэ даавар нь болохоор сарын тэмдгийн 1-5 дахь хоногт болохоор биш сарын тэмдгийн 1-5 дахь хоногийг болохоор бид нар яг сарын тэмдгийн одоо нөгөө нэг ханан зузаарсан зөөлөн эс нь ингээд эдэн гадагшлаад цэцэрхэг ялгас болж байгаа бид нар сарын тэмдэг гэж нэрлэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр сарын тэмдэг бол ирсэн өдрөөсөө нэг гэж тоологдоод явцдаг. Тэгээд эхний 5 хоног 1-5 хоногт бол энэ нь ингээ хуулраад дунжаа сарын тэмдэг гэдэг. За энэний дараагийн өмчлөг буюу яг сарын тэмдгийн дараагийнх нь үеинд болохоор FSH гэдэг энэ follicle-stimulating дааврын нөлөөнд 2 өндөгчөнд биднэрт ер нь байнга 15-аас 20 өндгийн эс боловсрдог гэсэн үг байхгүй юу? Энэ өндгийн эс нь болохоор тийм сар болгоо. Энэ өндгийн эсийнх нь одоо уутанцар сарын тэмдгийн эхний хагас уутанцрын одоо энэ эстроген даавар ялгаргуулад энэ нь баг багаараа ихсэж эхэлдэг эстроген даавар нь. Тэгээд энэхүү эстроген дааврынхаа нөлөөнд 2 өндөгчн дотор байгаа тэр цэврүүнүүдээс 1-2 follicle буюу одоо уутанцар нь ингээд илүү давмгаа хөгжиж эхэлдэг байхгүй юу? Тэр нь болохоор үр тогтох чадвар бүхий өндгөн эс ингээд боловсрч эхэлдэг гэсэн. Эстроген даавар ингээд таны одоо нэгдүгээр хагаст өсөж эхлэх үетэй хамт өөр нэг даавар таны биеинд өсдөг. Энэ бол LH даавар буюу левтинжуулах даавар гэж монголоор хэлдэг. LH даавар гэдэг нэг юм одоо өсдөг. Энэ LH даавар бол таны өндгөн энэ нэг боловсрч байгаа өндгөн эсийг хагарлах гол үүрэгтэй даавар нь баггүй юу? Хаглах уу? За. Тий. Энэ LH даавар хангалттай өндөр түвшинд очихгүй байх юм бол хизээч өндгөөс чи ялгархгүй. Гэхдээ сарын тэмдэгч чинь одоо хагарахгүй гэсэн. Хан зузаарсан болохоор ирнэ шүү дээ, тий? Хан зузаарсан болохоор сарын тэмдэгч ирнэ. Гэхдээ өндгөөс чинь хагарахгүй гэсэн.
Энэ дааврыг бид нар Аа. болохоор Шесний тестээр одоо нөгөө нэг өндгийн эсний нөгөө тодорхойлох тест гэж Аха. байдаг шүү дээ, тий? Аха. Тэрийг ч гэдэг үлээ овуляцийн тест. Тий, аха. Овуляцийн тестээр бид нар үздэг даавар чинь энэ ээлж даавар ахгүй юу? Мгм. Одоо хүний биед бол байж идэг даавар яг өндгийн эс боловсрох үеэр огцом ингээд өсөлттэй өндөр болоод Мгм. тэгээд өндгийн эсийг хагалдаг юм даавар байгаа. Ээлж даавар нь болохоор ихсээд хамгийн оргил үедээ хүрсний дараа дунджаар 12-оос 48 цагийн дараа өндөгчөнд одоо давмгаалж байсан тэр ууданцраас нь Аха. гүйцэд боловсрсон өндгийн эс ингээ гарч цэврүү нь ингээ хагараад гадагшилдаг байхгүй. Энийг бид нар овуляц гэж нэрлээд ингээд Аха. гарч байгаа. За тэр өндгөн эс нь ингээд юу яхаар задрангууд дараагийн одоо сарын тэмдгийн үе эхэлдэг. Энэ үед болохоор прогестерон даавар бидний биед шууд Аха. ихсэж эхэлдэг. Ерөөсөө одоо энэ зурган дээр байгаа тий бага байж Мгм. яснаа Ихсэж огцом байгаа. өсөж эхэлдэг. Аха. Ээлж даавар нь болохоор яг өндгийс харангуут эргээд багасчдаг. Зөвхөн ерөөсөө энэ өндгийс Хагарах хагарахын мөчөд өмнөх нэг хамгийн 12-оос лимит дээр хүрэх юм байна те. хагарахаас өмнөх мөчөд лимит Аха. дээр хүрэнгүүт хагарчж байгаа байхгүй юу? Ээлж Аха. даавар нь огцом ихсэнгүүт. Тэгээд энэ огцом ихсэж байгаа нь бол нэг 24 цаг ч юм уу үргэлжлэдэг гэж байна. Тэгээд энэ ээлж даавар ялгараад хагарсны дараа прогестерон даавар нь ихснэ. За прогестерон даавар ихсэнгүүт савны хаан зузааруулдаг яг энэ нөгөө даавар чинь прогестерон даавар байхгүй юу? Мгм. Тэгэхээр энэ прогестерон даавар савны хааныг зузааруулдангуу нэг бол сарын тэмдэг ирнэ. Савны хаан чинь зузаарсаар байгаа тий. Нэг бол юу тэр зузаарсан хаан дээр чинь нөгөө үр тогтсон өндгийн эс барьшаад тэгээд одоо Умаа хаан бэхлэгдснээр ингээд жирэмсэн болж байгаа гэсэн үг. Тэр хаан нь бэхлэгдэж эхэлтэнгүү цусан хангамж ингээд савны ханаас авч эхлэхээр ерөөсөө жирэмсний гормон цус руу ингээд HCG гэдэг даавар ялгарч эхлээд бид нар шээсэн тестээр үзэхээр жирэмсний гормон ингээд мэдэгдэн шүү дээ. Хэрвээ одоо тухайн үед тэр нөө зузаарсан хаан дээр өндгийн эс очиж боловсрч чадаагүй байх юм бол нөгөө зузаарсан хаан чинь зузаар зурж байгаа доошоо хуулраад гарч байвал бид нар сарын тэмдэг гэж нэрлэж байгаа. Тэр яг энэ процесс болохоор сар болгон явагдаж байгаа процесс гэсэн. За энэ гормонуудыг яагаад бид нар мэдчих шаардлагатай вэ гэхээр нэгдүгээр эстроген даавар өсөхгүй болохгүй өндгийн эс боловсрохгүй гэсэн. Хоёр өндөг өвчин дээр тийм байна те. боловсрохгүй гэсэн. Зүгээр савны хаан ингээд зузаараад ингэж явж байгаад сарын тэмдэг ирээд байгаа хэрнээсээ өндгийн эс чинь гадагшлахгүй байж болно. Эсвэл эстроген даавар ч өсөж байгаа хэрнээсээ одоо нөгөө нэг ээлж даавар гэдэг юм чинь оргилдоо хүрэхгүй бол тэнд хагарахгүй байгаа гэсэн. Хагарахгүй ингээд яг үр тогтох ёстой өндгийн эс чинь тэндээ хагарахгүй байгаа учраас зүгээр бас сарын тэмдэг чи ирээд ээж болно гэсэн. Энэ үед бидний одоо нөгөө биеинд бас өөр мэдрэмжүүд төрөнлөлтөө. Тэгэхээр энийг нөгөө нэг дараагийн өөрөө энэ нөгөө нөхөрч хүүгээ шалгах тэр 3 аргаар шалгаж үзсэн тохиолдолд бид нар өөрсдөө мэдэх байхгүй юу? Бидний бие ингээ нэг эстроген даавраас ялгаруулахгүй юм да. Прогестерон даавар маань өсөхгүй байна да гэдэг эдгээр нь мэдэгдэнэ. Одоо сүүлийн үед маш их хүүхнүүдэд онцлогдоод байгаа PCOS гэдэг олон өндөгчний уйлах хам шинж гэдэг энэ сарын тэмдэг ерөөсөө алдангатай ирдэг энэ зүйл айгүй олон эмэгтэйчүүдэд тохиолдоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг хамгийн түрүү онцлох арга бол өөрөө энэ хөрчхөн 3 аргаараа үзэхэд л бид нар мэдчих байхгүй юу. За тэгээд яг аль дээр нь алдагдал ирж байна вэ гэдэг анхан шатны түвшинд энэ бол нарийн оншилж байгаа биш шүү дээ. Анхан шатны түвшинд за миний сарын тэмдэг эвгүй байна да, өндгийн эс гүйцэд боловсрохгүй байна да. Нэг асуудал байна да гэдгийг өөрөө ингээд awareness буюу ингээд анхаарал мэдчих тохиолдол бол бид нар энэ 3 аргаар л ерөөсөө үзчихэж байна гэсэн үг байхгүй юу? За нэг юм асуучих. Одоо ингээд ээлж даавар нь өсөхгүй өндгийс хагарахгүй байхад тэр үүс нөгөө поликулууд ч нөгөө киста гэдэг юм болоод явчихсан юм болов уу? Эсвэл тэр яах юм бол поликул нь хагарахгүй байна гэсэн үг шүү дээ, тэ? Одоо тэндээ хагарахгүйгээр гадагшилчиж болно гэсэн үг л тэ. Аль эсвэл цартаагаа хамт ингээд явах юм байна, тэ? Тийм киста ч юм бол айгүй олон шалтгаанаас болоод үүсэж байгаа.
Энийг болохоор яг нарийн мэргэжлийн эмч хүн бол тайлбарлах. Би ч одоо эмч хүн биш, зүгээр энэ номыг уншсан. Номноос авсан ойлголтоо л маш тодорхой тайлбарлаж байгаа байхгүй. За тэгээд надад болохоор нөгөө ийм юу тохиолдсон байхгүй юу? Одоо ийм нэг гестач гэх юм уу, поликул, томорцсон поликул хагараагүй байна гэд. Тэгээ 3 өдөр ингээд биш ээ. Тэгээд тэрийг эхлээд нөгөө хавдрын маркер, өндөгчний хавдрын маркер өгөөд тэгээ маркер өгөөд хавдар биш байна гэсэн чинь за 3 өдөр лаа хийчих гээд надад лаа хийсэн чинь лаа хийгээд үзүүлсний дараа нөгөөтг нь хагарсан байсан. Тэгэхээр надад тэр LH дааврын лаа хийлгсэн байж гэсэн үг те. Тэгж ойлгож шүү дээ би одоо. LH ч юм уу, FSH ч юм уу энэ хоёулаа ингээд байж хагарч байгаа байхгүй FSH. Тэгвэл яг хөө тэр чинь ингээд бэлэн болсон юмнаас харахгүй ингээд байнгут чамд тийм дааврын чэж болно эсвэл имийн чэж болно л та тийм лаа хийнгүүд хагарсан л байна гэсэн үг. Тэгээд ста бол мэдээч хэрэг LH даавар хангалттай ингээд юу байхгүй томроод тэндээ ингээд 1 сар 2 сар ингээд тэр нөгөө томорцсон үндгийн чинь хагарахгүй байгаа л байгааг бид нар бас киста гэж ойлгож байна. Гэтэ киста ч айгаа өөр олон шалтгаантай тийм мэдээ шалтгаанууд байгаа учраас яг шууд зөвхөн энэгээр оншил аргагүй л дээ. За би яг тийм юмар хагарсан юм байна. Одоо яг ойлголоо. Тэгээ овулдацийн яг энэ нөгөө нэг үндгээс 2 өндөвчөнд боловсрдог гэсэн шүү дээ. Ихэвчлэн эмэгтэйчүүд болохоор нэг өндөвчнөөс нэг үндгээс ядараад бид нар ингээд нэг хүүхэдтэй болж ирэмсэлдэг тий. Тэгтэл 2 талынх нь өндгөн эс зэрэг ингэж томронгуудаа 2 өндгөн эс ч юм уу илүү олон өндгөн эс боловсроод хагарч болно. Инх юм бол нөгөө нэг 2 эсийн ихэр гэдэг хүүхэд бий болдог байхгүй юу? 2 эс яг зэрэг ингэж одоо хагарч байгаа тохиолдолд хоёулаа зэрэг томорж байгаа таарангууд 2 эсийн ихэр төрдөг. Нэг эсийн ихэр гэдэг чи одоо нэг ийм одоо зигот байж байгаа тий зигот эр бэлгийстэй нийсэн юм нэгдэл байж байгаа тэр нь хуваагдаад 2 хүүхэд болоод байгаа болохоор нэг эсийн ихэр гэж нэрлэж байгаа. За шал хадуураад явчлаа тий. Тийм байна. Нэг эсийн ихрүүд удамших магадлалтай юм байна. 2 сүүлийн үед нөгөө хүмүүс айгүй ихэрлээд байна гэдээсэн чинь тэр 2 өндгийн эсээ яг зэрэг хагалчаад байгаа юм байна л да. Энэ даавруудынхаа учрыг болоод. Ерөнхийд нь ойлголоо. Тийм одоо бидний нөгөө нэг нэмэлт тийм ууж байгаа зүйлс ч юм уу те бид нарыг бас нөгөө нэг умаан энэ цусан хангамжийг сайжруулад илүү юм нөгөө нэг өндгийн эсээ зэрэг хаглаад байх боломжтой байхгүй ялангуяа одоо нөгөө нэг IVF буюу юм нөгөө дааврын тариа хийлгэж хүчээр ингэж одоо нөгөө нэг өндгөөсөө хаглах юм одоо тариа байна шүү дээ тийм ээ. Тэрэн дээр бол айгүй олон юм ихэр жирэмсэн болох магадлал байгаад байгаа. Ягаад гэхээр тэр чинь нөгөө нэг олон өндгийн зэрэг юм нөгөө дааврын тариагаар хагарчаад байгаа юм. Томорж байгаа хагарчж байгаа. Тэгвэл чинь яг тэр мөчийг нь одоо нөгөө нэг судалж байгаад ингэж жирэмсэн болж байгаа хүмүүс маань тэр 99 бэлгээс амжилттайгаар очивол ингээ 2 3 ч юм уу ихтэй болох боломжтой болчиход байгаа байхгүй юу? Тийм байна тий. Сонирхолтой юм байна. Өстой сонирхолтой юм байна. За тэгээд сарын одоо нөгөө нэг сарын темпийн аль өдөр жимсэн болох вэ гэдэг ихэвчлэн эмч нар ярьдаг тий. Дандаа л 14 дахь өдөр юм 15 дахь өдөр гэдэг бид нар сарын темпийн юм аппликейшн дээр харангуут яг л ингээд гол нь харагддаг шүү дээ тий. Тэнгүүт эн чинь болохоор ерөөсөө ихэнх хүний дундаж ингээд эмэгтэйчүүдийн сарын темпийн 28-аас 30 хоногийн хэлбэлцэлтэй байдаг байхгүй юу. Тэнгүүт за яг голынх нь 14 юм 15 болчиход байна шүү дээ тий. Гэхдээ яг 14 юм уу 15 биш ерөөсөө өндгөн эс ялгаснаас 14-өөс 16 хоногийн дараа сарын тэмдэг ирдэг нөгөө прогестерон даавар чи яг өндгээс хагасны дараанаас өсөж эхэлдэг даавар ахгүй. Тэрний өмнө болохоор өсдөггүй одоо нөгөө нэг өсдөггүй ингээд нэг бага хэмжээтэйсэн шүү дээ тий. Одоо юун дээр харагдчихаа. Тэнгүүд өндгөөс хагрангууд өсөж байгаа учраас 14-өөс 16 хоногт тэр ерөөсөө прогестерон даавар өсөөд сарны ханд зузаардаг гэсэн. Тэгэхээр таны сарын тэмдэг яг аль үед өндгээс боловсроод байна гэдгийг үзэхийг хүсвэл та хэрвээ тогтмол ингээд нөгөө өдөртэй байна шүү дээ сарын тэмдэг өдөртэй байвал сүүлийнх нь өдрөөс ингээд 14 хоногийг урагшлуулад ботход тэр өдөр чинь өндгээс чи хагарч байгаа гэсэн үг. Сарын тэмдгийн голд бол биш. Тийм байна тий. 40 35 хоногоор ирдэг байлаа гэхэд би сүүлийн өдрөөсөө хоош нухрааж тоолох юм байна тий. Тийм эхний өдрөөсөө биш байхгүй. Эхний өдрөөс 15 хоног биш.
А 35 хоногийн мөчлөгтэй ирдэг хүн бол ерөөсөө 35-аас 14-ийг хасгаар яг 20 нэг хоног дээр харна. 20 дахь хоног дээр юм уу 21 дахь хоног дээр үндгээс чи хагарч ийн гэсэн үг байхгүй. Тэнгүү чи бидний нөгөө нэг юун дээр аппликейшн дээр ч юм уу бидний ойлгодог нөгөө сарын тэмдгийн голдол үндгээс хагараад байна гэж бодоод байгаа чинь 35 хоног юм уу 40 хоногийн мөчлөгтэй эмэгтэйчүүдэд ерөөсөө таарах байгаа байхгүй юу? Тийм байна. Яг сарын тэмдэг дуусгах чихэд би нэг жирэмсэн болчлоо гэдээ айгүй их ярьдэн шүү дээ тий. Чи сарын тэмдгийн мөчлөг чинь яг 30 хоногийн мөчлөгтэй эмэгтэй байсан чинь нэг сар одоо ядрахаас ч юм уу хамаарад энэ дааврууд чинь ингээд дээшээ доошоо болох үед үндгээс чинь нэлээд оройтод шагарсан байж болно. Хэрвээ тэр сар жирэмсэн болоогүй байсан бол таны сарын тэмдэг мөчлөг оройтод нэг 40 хоногийн мөчлөгтэй 45 хоногийн мөчлөгтэй ч юм уу тий. Эсвэл 30 хоногийн мөчлөгтэй үед нь ингээд та өөрөө мэдгүй шүү дээ хизээ нэгээс хагарч ийн гэдэг. Энэ үед нь жирэмсэн болцсон гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тогтмол сарын тэмдэгтэй байвал 14 хоног үргэлжлүүлээд үзэхэд таны яг тэр өдөр үндгээс хагарж байгаа гэсэн. За үндгээс хагарахыг 3 янзаар үзээд байна. Энэ номон дээр хэлж байгаа. За би нэг өөрийнхөө ерөөсөө биен дээрээ юу яасан? Сүүлийн хэдэн жил ингээд үзэж байгаа. Яагаад гэдэнд би одоо удахгүй яа. Ягаад тэгэхээр бид нар өдөр болгоо 0 ордог те бизнес шийддэг тэнгууд чинь ингээд 0-ын цаас хэрэглэх учраас хэрэглэх болгондоо ингээд ямар ч өөрчлөлттэй хүн анзаараад байдаг байхгүй яг ялангуяа ийм ном уншсны дараа ингээд сонссны дараа хүн ухамсаргүйгээр ингээд анзаараад эхэлчихдэг. Миний өдрөө чинь ийм хуурай байна эсвэл шингэрэн байна гэдэг ингээд анзаараад эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ 3 аргын эхнийхийг нь хэдүүлээ яриа. Энэ болохоор өтрэнээс гарч байгаа солиогаар буюу өтрээний шингэнээр бид нар одоо сарын тэмдгийн энэ гормонууд хэр өксөж буурж байгааг нь харагданаа. За дараагийн слайдн дээр та хэд харагдах бах. Ерөөсөө сарын тэмдгийн туршид бид нарт 4 янзын ийм төлөв байдаг өтрээний хэлбэр. За дөнгөж сарын тэмдэг дуусны дараа өдрүүдэд бидний өтрээ хувь хуваараа байдаг. Одоо энийг 0-ын цаасаар харчингууд ингээ нэг хуваараа зөвхөн одоо шээс чинь ч юм уу тий ингээд наалдаад гарч ирнэ. Та нар өөрсдөө мэддэг ингээд зурагдаж байгаа юм шиг тий хувь хуваараа байгаа мэддэг. За сарын тэмдэгний дараагийн одоо ийм хуваараа өдрүүдийн дараа энэ бол хүн болгоны сарын тэмдгээс хамаарат өөр нэг 5-аас 3 хоног ч юм уу тий зарим хүнд бол 10 хоног ч үргэлжлэх болно. Хуваараагийн дараа болохоор баг зэргийн ийм наалдамтай, зуурамтай, тослог шаргал өнгийн им шингэнтэй болж хувирдаг. Энэ болохоор овуляц явагдахын өмнөх үе гэсэн үг. Одоо яг таны биед FSH даавар өсөж гин, эстроген даавар өсөж гин гэдгийг бид нар энэ тослог зурамтай болж байгаагаар мэднэ. 0-ын цасаар арчхад жоохон ингээд нэг өтрэнээс шингэн ялгарсан эсвэл тослог юм ялгарсан байх юм байна тий. Жохон тослог юм ялгарсан байна. Энэ бол ерөөсөө нэг их биш. За энийг одоо жирэмсэн болох гээд ч юм уу өөрийгөө яг эхний хэдэн сар би ер нь өөрийнхөө биетэй танилцъя гэж байгаа хүүхнүүд бол гараасаа хуугаж агаад 2 хуруугаа оруулаад үзэхэд одоо эхний өдрүүдэд туурай байсан тий. Жохон баг зэргийн чийлдэг. Гэхдээ гаран дээр чи юуш наалдаж гарч ирэхгүйгээр нэг тийм байна. Дараагийн энэ наалдамхаа өдрүүдэд болохоор ер нь нэг тийм биеийн лосон шиг тий тос шиг гэсэн. Нэг тийм баг зэргийн өвтгөн зүйл мэдрэгдэнэ. Энэ үед бол жирэмсэн болох боломжгүй үе гэж үзэж болно. За энэний дараанаас энэ нэг хэдэн өдөр үргэлжлэх 2 юм уу 3 ч юм уу тий. Заримдаа 5 хоног үргэлжлээд үүний дараанаас ерөөсөө ямар ч өнгөгүй тунгалаг ус шиг шингэн ялгарч эхэлдэг. Одоо заримдаа бид нэр төрсөкөө ингээд тайлангуй шээцсэн юм шиг тий. Тэгтээ яг шээцсэн биш одоо яг өтрээний дээр хэсэг дээр юм бөөрөнхий ус шиг шингэн ялгарсан байхыг анзаарч ирсэн хүүхнүүд эмэгтэй хүн болгон баг байгаа бах тий. Яг энэ бол өндгөнээс ялгах гэж байна гэсэн өмнөх одоо дохио юм байна тий. Тийм эстроген даавар чинь яг сайхан нормалаараа өсөж явна. LH даавар чинь ч гэсэн яг ингээ өсөж явж байна гэсэн дохио. Энэ үед бол бэлгийн хавталтанд орох юм бол жирэмсэн болох магадлалтай байж болно. Яг энэ үеэс эхлээд ингээд юу яаж одоо жирэмсэн болох гэж оролдож байгаа хүмүүс бол энэ үеэс эхлээд хийж эхэлж болно гэсэн. За энэ богино хугацаанд үргэлжлэнэ.
3-5 хоног те 2-3 хоног ингээд ядарнаа. Энэ усрахыг шингэн зүйл чинь эхлээд туслаг байснаа усрахыг болно. Усрахыг юм чинь ингээд ихсээд нэлээд их усрахыг болох үед маргааш нөгөөдрөөс ч юм уу тэр нь өндөгний цагаан шиг ийм сунамтгаас солио болж хуурдаг. Энэ өндөгний цагаан шиг сунамтгаас солио болохоор 2-3 хоног ялгараа зогсдог. Энэ 2-3 хоног бол ерөөсөө жирэмсэн болох жоо эмэгтэйчүүдийн одоо яг алтан үе гэсэн үг. Бүх зүйл нь бэлэн болсон байна гэсэн үг юм байна те. Бүх зүйл нь бэлэн болсон. Энэ сунамтгай солиогоор чинь өөрөө дамжаад нөө ир бэлгийнс чинь одоо ийм сунамтгай юм чинь ингээд дамжуулах үүргийг үүсгэж байгаа байхгүй энэ солио. Цааш нэг өндгийс дуулах нь шүү дээ те. Тийм гулгаад ингээд явчихж байгаа гэсэн үг. Тэр гулгай юм гарахын өмнө бол тэр өндгөөс одоо өвтрэнээс бид нар тийм шингэн усрахыг зүйл гарч байна. Дараа нь тэр өндгөний цагаан шиг сунамтгай зүйл чинь бол яг одоо байгалийн хуулиар үлдэх тоход ийм туслах тийм бидний одоо лубрикант байхгүй юу? Явуулдаг зүйл байхгүй. Тэгэхээр энийг ингээд мэдэх айгүй чухлаа. Яагаад вэ гэхээр таны одоо өвтрэнээс гарч байгаа энэ өндөгний цагаан сунамтгай одоо 2 гарныхаа засар хийнгүүд 1-2 см сунахгүй байх юм бол үр тогтоох чадваргүй одоо өндгөн хэстэй ялгарч байна гэж ойлгож болно. Тэр сар болгон бол бид нар үр тогтоох боломжтой бас биш байхгүй юу? Зарим сар ингээд бид нар илүү одоо үр тогтоох чадвартай сайн нойр холин сайн дааврууд нь гоё ялгараад гоё одоо идэх уух юм эвлсэн байвал тэр ингээд шингэн чинь сунамтгай болно. Сунамтгай биш ингээд байвал тэр сар эсвэл ингээд ийм тохиолдол байж болно л да. Өвтрээний шингэнээс гарч байгаа тэр ус чинь ерөөсөө ийм сунамтгай өндөгний цагаан болж хувирахгүй байвал яаж юм вэ гэсэн үг вэ гэхээр таны ерөөсөө өндгөнээс хагарахгүй байна л гэсэн үг. Заавал жирэмсэн гарах юм байна тий. Заавал гарна. За яг гараагүй тохиол жирэмсэн болж болно. Гэхдээ ер нь бол хитүү гэсэн үг. Одоо ингээд жимслэхэд оролдоод хэдэн сар оролдоо би яагаад жимсэн болохгүй байна. Уг нь ингээд эхойд харуулахаар өндгөөс хагараад ах юм гинэ. Тэсэрнээсээ би болохгүй байна гэж эмгтээчүүд тэмэрдэг. Тэнгүү таны биеийн одоо энэ нөгөө дамжуулдаг тэр солиан хангалттай юм гулгаа биш байгаа учраас ир бэлгээс ч өөрөө ингээд хичнээн гүгэд явдаг ч гэсэндээ ингээд сэлээ явдаг ч гэсэн очиж чадахгүй байх гэсэн үг байхгүй. Энэ одоо өндөгний цагаан шиг юм гуламтгай юм чи өөрөө зөөвөрлөгчийн үүрэгтэй учраас маш хурдан хугацаанд өндгийсэн дээр очиж ингээд нийлэх үүрэгтэй. Тэнгүүд таны одоо өвтрээ чинь хуурай эсвэл зүгээр л усрахыг шингээ ялгарч байгаа тохиол жирэмсэн болоход амархан биш гэсэн үг. Энэ бүр болохгүй гэсэн үг бас биш. Тэгээ амархан биш гэсэн үг. Тэгэхээр эрүүл яг эмгтэй болвол өндөгний цагаан шиг сунамтгай байгаад тэр нь 2-3-ныхаа завсар ингээд татаад үсгээр 1-2 см сунж байгаа тасрах хэвээр. Зүгээр нэг 0.5 см ч юм уу те нэг жоохон ингээд сунах юм бол тэр бол бас хангалттай биш байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд ойлгочих болно гэсэн үг. Одоо 1-2 см ингээд сунгаж үзэхэл хэрэгтэй юм байна. Жирэмсэн болохыг үнэхээр хүсэж байгаа бол ингээд сайхан гар хуруугаа угааж агаад өөрийгөө ингээд сайн шинжчих хэрэгтэй юм байна шүү дээ те. Тий, гараа оруулаад хийгээл үзэн гарангууд тэр чинь ингээд наалдаг өнгөгүй тунгалаг байх хэвээр. Энэ бол бас цаамаага өнгөтэй байж болохгүй. Тэгвэл үрвслийн шинж тэмдэг явууж гин гэсэн үг байхгүй юу? Өнгөгүй тунгалаг одоо нус шиг гэхээр нус чинь жоо өнгөтэй байдаг шүү дээ тий. Өндөгний цагаан шиг. Нус шиг наалдамтгай хэрнээ. Өндөгний цаг юу шиг тэгээ сономтгай тэгтээ өнгөгүй байх хэрэгтэй юм байна. Тэгээд хэрвээ энэ нь 1-2 см-аар сонхгүй ингээд тасраад ч юм уу ингээд сунахгүй байх юм бол чанаргүй өндгийс ялгарна гэхээр эн чинь нөгөө нэг тухайн сар жирэмсэн болчиход нэг өсөлтгүй болчдөг шүү дээ. Тийм өндгийс байх боломжтой байна. Тэр бол дараагийн юм яриа заяа. Тэр чинь болохоор арай өөр прогестерон давартай холбоотой байхгүй юу? Чанаргүй өндгийс бол иймэрхүү байж болно. Гэтэ энэ бол яг бүр 100% бүх дааврыг чинь цусаар шинжилж байгаа биш, эхоогоор харж байгаа биш. Гэхдээ энэ бол дүүцдэг. Энэ чинь бүр одоо дэлхийд даяараа эмэгтэйчүүд мэдж байгаа. Ерөөсөн ямар шинжилгээ ухааны натхаагүй зүйл яриад байгаа зүйл бол биш шүү эмэгтэйчүүд. Янз бүрийн юмд итгэдэг хэрнээсээ энд одоо итгэхгүй тийм байдал гаргаарай сайн. Өөртөө юм гараад итгэнгүүт нь ер нь оролдоод авах хэрэгтэй юм биш үү? Жирэмсэн болохыг хүсэж байгаа хүмүүс бол
Яг жирэмсэн болыг гэд хүсэж байгаа хүн бол өндөгний цагаанаа хүртэл төвчих хэрэгтэй. Өндөгний цагаан шиг зүйл чинь гараад ингээд 2-3 см урт сунж байгаа өдрүүдэд хийхэд бол ер нь бол баталгааны жирэмсэн болж чадна. Гэтэ тэр чинь сар болгон бид нарт бас чанартай өндгөөс илэрхгүй байгаа шүү дээ. Яг тийм. Тэгээд тэр чинь үр тогтох хэсэг нь эрэгтэй эмэгтэй аль аль талаас хамаарна. Тэгээд тэр чинь одоо нэг л индикатор нахгүй жирэмсэн болж байгаа юу гэдэг. За ингээл энийг одоо эмэгтэйчүүд өөрсдөө ер нь анзаарч ирсэн баг. Заримдаа ингээд нээлтээс харчингууд мус шиг юм гараад ирдэг. Энэ одоо юу вэ гэж би л өмнө нь ерөөс энэ номыг уншиг өгөхдөө амар гайхажсэн байхгүй. Юу за гэл тэгэл нэг харагдажснаа нэг харагдгаа болчдөг тий. Зарим сар харагдснаа зарим сар байхгүй болчдөг. Ийм байсан байхгүй юу? Одоо ялангуяа бүр одоо миний санджаагаар 20 март илүү бүр залуу хүн яг ийм нөгөө нэг үр тогтох чадвар сайтай үед бүр их ойрхон харагддаг байсан. Ойрхон ингээл үе энэ одоо мус шиг юм юу гараад байна нэг амар гайхдаг байсан. Тэр үед ч одоо бид бэлгийн боловсролч гэж айгу мууч байсан юм уу? Тэрс мэддэггүй байсан байхгүй юу? За тэгээд яг энэ юм гарсны дараанаас эхлээл сарын тэмдэг дуусах ирэх хүртэл хуурай байна. Жохон юм цагаан юм гарч магадгүй. Бэрчгэр юм цагаан юм гарч магадгүй. Эсвэл шууд хуурай байна. Сарын тэмдэг ирэх хүртэл. Энэ бол нөгөө прогестерон даврын нөлөө. Өндөгний цагаан шиг сунамтгай юм гараад LH давар өслөө, FSH давар өслөө хагарлаа өндгээс. Тэгэл хагарсан болвол хуурай болоод эхэлдэг гэсэн. Энэ өндөгний цагаан гарах одоо үе нь бол 1-3 хоног байдаг. 2 ч юм уу 3. Эхний өдөр нь бол тийм амар сунамтгай ш. Тэгэл 2 дахь өдөр нь 1 см-тэй сунаад ингээд энэ тийм олон өдөр үржилтгүүл гэсэн үг. Тэгэхээр одоо түрүүн хэлсэн шүү дээ тий. Жирэмсэн бассейнээсээ өсөлтгүү болдог бас тохиолдол байдаг. Эсвэл сарын тэмдгийн өмнө охтууд яриад байдаг шүү дээ. Дандаа юм 2 зураас гараад идэг гэсэн шүү дээ гэдэг ингээ яриад байдаг тий. Тэнгүүд чинь тэр чинь болохоор ерөөсөө 2 зураас хизээч гарахгүй байхгүй юу? Сарын тэмдгийн мөчлөгийн өмнө дандаа гараад байна гэсэн үг биш. Чи ерөөсөө жирэмсэн болсон. Тэгсээс прогестерон давсан гэсэн үг юм байна тий. Амжилтгүй л болсон гэсэн үг. Тэрийг болохоор англи хэлээр chemical pregnancy буюу одоо нөгөө chemical юм 2-р сар 3-р сар руу ороогүй зүрхэн нь орж ирээгүй тийм одоо жирэмслэлтийг л тэгж нэрлэдэг байгаа. Ерөөсөө сарын тэмдэгтэй хамт гарчдаг тэр жирэмслэлтийг. Тэрийг бол жирэмслэлт гэж бараг тооцохгүй байгаа. Ер нь маш олон жирэмслүүлэлтийн ингээд гарцнаа өөрөө мдээгүй ч сүчүүд байдаг байхгүй. Би жирэмсэлсэн мэдлээч мэдэхгүй ингээд сарын тэмдэгтэй хамт гарчдаг. Тэгмүүд энэ ямар асуудал иймэрхүү зүйл дагуулдаг вэ гэхээр нөгөө түрүүний ярьсан прогестерон давар буюу яг өндгөөс ялгарснаас хойш прогестерон давар хангалттай ялгархгүй байгаа тохиолдолд буюу савны хаанч нь хангалттай зузаарахгүй байвал үр татсан өндгөөс чинь ханаасаа сайн юм цусан тижэл авахгүй байж болно. Нөгөө хангалттай зузаараа тэндээсээ цусан тижэл аваад чинь ингээд хан дээрээ бат бих суунгуудаа дараа нь ихэс болоод ингээд хуурчиж байгаа шүү дээ тийм. Тэгэнгүүт энэ чинь ханаас цусан тижэл авахгүй прогестерон давар ялгахгүй байнгут шууд хөнгөн хэмжээний ийм сарын тэмдэг болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед болохоор эмчнэр юу зөвлөд байгаа вэ гэхээр ерөөсөө нөгөө прогестерон даврыг амаар уух уу өтрээгээр хийх өстрогестон гэдэг нэг лаа байдаг тий. Тэрийг айгүйх зөвлөдөг байхгүй. Эсвэл нөгөө нэг өөр нэг бас тийм яг прогестерон давар тэр хоёрын найрлага нь адилхан байхгүй юу? Би яг мартчихжээ. Тийм нөгөө нэг жирэмсэн болоо гингүүт л өтөр дөрвийг хийчихлээ тэгээд байдаг шүү дээ. Тийм тэр өстрогестон гэдэг лаа чинь жирэмсэн боллоо гэж 2 зураас гараа мэдвэл савны хаан зузааруул үүрэгтэл прогестерон давар ахгүй тэр зарим эмэгтэйчүүдэд прогестерон давар нь их вэ нү бага вэ нү бид нар сайн шинжилж мэдэхгүй учраас манай Монгол эмчнэр яаж ийнэ гэхээр ерөөсөө шууд за энийг уучвал илүү аюулгүй гэдэг үүднээс их эмэгтэйчүүдэд зөвлөд байгаа. Энэгээр хэрвээ чи өөрийнхөө ингээд сарын тэмдгээ тогтмолд мэддэг өтрээнийхээ одоо гарч байгаа шингэнийг үргэлж хяндаг байх юм бол юу ачна. Хяндаг байх юм бол одоо прогестерон давар маань хангалттай сар болгон ялгардаг гэдээ мэдх юм бол
юу хэрэггүй шүү дээ тийм ээ. Тэр Тийм шүү дээ. прогестерон дааврынхаа нэмэлтээр хэрэглэх хэрэггүй. Хэрвээ өмнө нь ингээд chemical pregnancy болж исэн зүлжсэн тийм ингээд 2-6-аас харсан юмнээсээ ерөөсө тодорхохгүй байсаар агаад сарын тэмдэг ирсэн ийм тохиолдлууд болж исэн эмэгтэйчүүдийн бол прогестерон даавал шууд уугаад эхлэхэд гимгүй гэсэн. Эсвэл лагаар хийгээд тий. Тийм лагаар хийгээд тэр бол амаарч хэрэгж болдог, доогуурч хэрэгж болдог. Доогуур одоо өтрийгээр хийх юм бол илүү хурдан нөлөөдөг гэсэн үг байхгүй юу? За өнөөдрийн ярих юм арай л урт болчлаа тий. Тэгэхээр айгуу сонирхолтой байна гэхдээ. Парт сонирхолтой юу вэ? Айгуу сонирхолтой байна. Би яг ингээд нөгөө нэг өөрийнхөө том охиноо олж исэн процесс ер нь ойлголоо. Миний ч нэг 35 хоногийн мөчлөгтэй ирдэг болохоор нэрэл 14 хоногийн тэгээ ингээд эход харуулахаар хоног нь зөрж мөрөд идэг гэсэн аахгүй юу. Айгуу одоо ингээд бүх юм ойлгогдож эхэлж байна. За тэгэхээр удахгүй парт 2 гээд энэ одоо нөхөрч хөхөн тэр нөгөө 3 аргыг илүү дэлгэрэнгүй өгдөгсөө яри. Тэгээ өөртөө хэдүүлээ илүү сайн танилцчих юм бол жирэмслэл, өвчлөл жирэмснээс хамгаалах энэ бүгдийг бид нэр өөрөө үнэхээр taking charge болж чадж байгаа өөрөө ингээ удирдаад явчих чадна гэсэн үг. Тийм байна. Яг нормал эрүүл байгаа эмэгтэй хүн бол бүгднийг нь мэдэх боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгээ сонирхолтой байвал бас асуух зүйл байвал комент бичээд үлдээгээрээ. Энийний part 2-ыг нь сонсохыг хүсэж байгаа байх гэж найдаж байна. За одоохондоо комент байхгүйсэн ч гэсэн ер нь бичээд оруулчих. Хизээ нэгэн цагтад манаас хэрэг болох байх тийм. Тийм шүү дээ. Айгүй хэрэг болно. Одоо жирэмсэн болох гол үзэж байгаа янз бүрийн асуудал байгаад хүмүүст бол өөрийгөө ядахтаа ингэж мэдээд байна шүү дээ, тий. За тэгээд төлөө дараа part 2-оор уулзъя. Баяртай. За баяртай.